За mental ray материал. За тэгэхээр бид нэр ажлын талбар дээр mental ray системийг ерөнхийд нь идэвхжүүлэхэд за mental ray материалын идэвхжил нь бас давхар ажилдаг байна. За тэгэхээр за гарн дээрээс M за бид нэр M товчоод хараад за материалын сонголтоо гаргаад ирнэ. За энэчнээс стандарт за эндээс за mental ray материалууд маань mental ray гэдэг за эдгээр материалууд бүгдээрээ mental ray материал юм аа. Mental ray. За тэгэхээр arch and design. За энийг би оруулъя. За энийг оруулангуутлаа би энэ дээрээ за satin varnishing wood за энийг ерөнхийд нөгөөд за ханандаа өгөөд за харьяа за ингэсгээд за 8 товчоод хараад render preview за энэ маань рендерлэх зарчмын жижигүүлсэн хэлбэр маань байдаг. Энэ үн дээр бид нэр за эндээс cylinder за эсвэл box за энд нь би баган тавьж өгье. За cylinder за энийг хажууд чинь копи хийчихнэ. Shift окей. За энийг урагш нь бас ахаад нэг копи хийчих болно. За бид нар материалынхаа шин чанарыг ерөнхийдөө үзэх гэж байгаа учраас за эндээ материалын сонголтыг нэмж өгнө. За стандарт arch and design за тэгэхээр одоо энэчнээс select template хүү за энийг өөрөөр нь өгчөө. За энийг өгөхдөө би энэ дээр материалын сонголтыг өөрөөр өгч болно. За энэ цаана болохоор мөн адил байгаа. За тэгээ энийг ерөнхийдөө цайвар болгоцсон дээр юм байна. За рендерлээд харъя. Ерөнхийдөө mental ray рендерлэх зарчим маань V-ray-гээ бодвол хамаагүй хурдан байдаг. Хурдан за mental ray маань рендерлээд эцсийн бүтээгдэхүүн болоод харахтаа за нэг иймэрхүү харагдана. За энэ үн дээр бид нэр за нэмээд за камера орчлуулчихъя. Камера орчлуулад
нарныхаа тохиргоог би setup дээр дараад 14 цаг гэсэн давтамжтайгаар тавиад өгье. За ингэж байгаад за энд мэдээж за нэг модель гэж үзээд нэг данхыг тавья. За scale за энэгээр багасгачих болно. За энэ дахиад эсрэг талд нь копи доод за энүүн дээрээ мөн адил машины материал гэж үүдэг. За тэр материалыг өгөөд харъя. Стандарт. За car paint. За энэ чинь наадын даханд нөгөөрийг нөгөөд за цаа талд нь car paint маань ногоон өнгөтэй байж болох юм аа. Ногоон өнгөтэй. За тэгэхээр яг энэ харагдаж байгаа байдлыг рендерлээд харъя. За тэгэхээр рендерлэх зарчим маань бодит харагдах тал дээр за үнэхээр чадварлаг ажиллаж байгаа нь энэ дээр харагдаж байна. За энэ дээр за материалын сонголтыг бол та бүхэн өөрснөө за шаландан зөвхөн шалны материалыг нөгөөд за хан таазанд нь бол обой болон таазны материалыг нөгөөд за тэгээд модель буюу үүсгэсэн модель биетүүдээ энэ дээрээ тавиад за материалыг нөгөөд за металлрыг ирлийн яг саяны зарчмаар хийж үзэхэд ерөнхийдөө бодит буюу мэргэжлийн талдаа гүйцэтгэлийг хийх болно.